сайн намаа бүгдэд өдрийн за өнөөдөр би скаус болох хөл ой өгцөгний дасгал оруулах гэж байна. За тэгээд энэ дасгалыг яаж хийх вэ гэхээр манайхан хөлтөө заалаа скаус болоод олон төрөл байдаг. Би бол одоо энэ дууцэг миний скаус болтыг байр хийдэг. Гэрийн хэвчээ. За тэгээд ингээс болоо хэвлийн маш чанга хөл жоохон гадагшаа нуруу жоохон готхон дэшээ. За ингээд нэг стоп цаалаа хоёр хэвлийн чанга гурав дөрөв. За тэгээд хөдөө орон нутагт офис ажилттай хүмүүс жим ёг гэх өөртөө жоохон дасгалын цаг зарцуулж чадахгүй байгаа хүмүүс маань өглөө ерөөсөн бахан нэг дасгалыг 100 удаа ч юм уу аль эсвэл 5-10 минут ч гэсэн одоо дасгал цаг зарцуулаад байгаа. Сар 2 хоосонд үр дүн гоё байдаг шүү. За бүр жил 2 жил гэх юм бүр гоё болно. Тэгэхээр яг хөө гидсний харалттай хүмүүс гидс таталтай гэдэг юм. Эхлээд бидний дасгалын зуршилтай болох хэрэгтэй. Дасгалын зуршил ингээд гоё өөрөө хийх гэхээр дотроос ч юм мотивац гоё болоод байна манайхаа заа. За энэ дасгалыг өдөрт 100 удаа хийж үзнэ